Тэгэхээр энэ үүний жишээ бол одоо жишээ нь Солонгосын битээ самтлаг байна. Тэд нар 14 тэрбум долларын орлогыг Солонгосын эдийн засгт оруулсан. Нэгэн тоглолтоор 1.80 буюу 757 сая долларын орлогыг олж байгаа. 757 нэгэн тоглолт. Нэг орооны тоглолт. 1 цаг 30 минутын тоглолт. Тэгэхээр ямар их одоо амжилтыг эдийн засгт авчирдгийн жишээ бол энэ л дээ. Тэрнтэй адилхан Монголын одоо урлаг соёлынхан бол гадаадад Монголыгоо сурчлах тэр ажлыг бол өнөөдрийн төр засгаас илүү бас хэмжээнд хийж байна. Монголыг хүүгээр мэддэг болсон. Монголыг одоо циркийн уран нуграачтаар болон уртын дуучтаар олон одоо Монголыг сурчилж байгаа тэр одоо бие даагаад ямарваа нэгэн одоо төрийн дэмжлэггүйгээр ус орноос очиж байгаа одоо сайхан монгол хүмүүс одоо байдгаа. Тэгэхээр энэ хүрээнд бид нар энэ төрөөс энэ Монголыг гадаад сурчлах тэр ажил дээр ялангуяа хувийн хвшлийг дэмжих тал дээр тэр хувь уран бүтээлчдийг дэмжих талаар илүү сайн ажиллах хэрэгтэй гэж боддог.